Монгол Улсын засгийн газраас баталсан Зөв Монгол хүүхэд үндэсний хөтөлбөрийн багшийн хөгжилтэй хөтөлбөрийн хүрээнд багш нэг бүрд зөөврийн компьютер олгохоор болсон. Нийт 25 мянган ширхэг зөөврийн компьютерыг багш бүрд сургалтын орчныг сайжруулах чиглэлээр 11,340 зөөврийн компьютерийн лабораторийг сургууль бүрт олох талаар боловсролын сайд Гантөмөр мэдээлж эхний хэсгийг гардуулсан. Харин зарим сургуулийн багш нарт компьютер хараахан ирээгүй байна. Тухайлбал нийслэлийн 46 дугаар сургуулийн багш нарт компьютер нь олгогдоогүй байгаа юм байна. Манай сургуульд тэгэхэд 78 багш ажиллаж байсан. Тэр ажиллаж байсан 78 багшийн нэрээр бол 78 компьютер ирнэ гэсэн. Энэ талаар боловсрол соёл шинжлэх ухааны яамны сургуулийн өмнөх бага боловсролын эцсийн дарга Гант тулгаас тодруулсан юм. Түүний хэлж буйгаар багш нарт компьютер олох ажил шат дараатай үргэлжилж байгаа. Энэ ондоо багтаад багш нарын гар дээр хүрч дуусна хэмээн мэдээллээ. Олгодоод эхэлж явж байгаа. Ер нь бол энэ чинь шууд нэг өдрөөс бүгдийг нэг тараачин гэж байхгүй л те. Гэхдээ бид нар бас ер нь бол бүх аймаг орон нутгуудад бас тээвэрлэлтийн асуудлыг гаргаад компьютеруудын аймгийн боловсрол соёлын газар дамжуулаад сундууд руу ингээ хөргүүлнэ. Тэгвэл багш бүр компьютертой болсноор сургалтын чанар чухал нөлөөтэй гэдгийг багш нар хэлсэн. Харин энэ хүрээнд зарим хичээлэгч контент хэлбэрт шилжүүлж байгаа гэв. За үүнээс үүдээд контент гэдэг одоо нөгөө электрон хичээлүүд бас гарч ирж байгаа л да. Тэгэхээр энэ бүх хичээл сургалтуудыг бас электрон хэлбэрт оруулсан. Ялангуяа байгалийн шинжилгээний хичээллийг бол ерөөсөө бүр лаборатори чиглэлээр нь нэгээс 9-р анги тий 12-р анги хүртэл нь одоо ийм контентын хичээлүүд гараад ирсэн байна. За бүх хичээлийн сурагчдын агуулга арга зүй тий сурагчдууд хүртэл электрон хэлбэрт орсон байна. Ямар ч энэ удаад 1 жилээс дээш хугацаанд багшилсан 25 мянган багшийг компьютертой болохоор ажиллаж байгаа юм. Энэ ажил нийслэлээс гадна аймгийн төвийн 55, сумын 473, нийт 625 сургуульд хүрч байгаа юм байна. Нийслэлийн 46 дугаар сургуулийн хувьд л гэхэд бүх багш нарт нь компьютер олгохоор болжээ. Энэ мэтчлэн Монгол улс багш бүрийг компьютержуулах асуудлыг олон жил ярьсан гэдгээрээ ч тэр энэ бол томоохон дэвшил гэж салбарынхан үзэж байгаамаа.